За сайн байцгаана уу? Та бүхэндээ 2022 оны 9 сарын 13-ны өдрийн мэндийг хобби ногоочин байгалан хүргэж байна. За гэртээ ирсэн. Ногооныхоо үрийг авах ажилдаа сууж байна. За одоо өргөс тэмхнийхээ үрийг авч байна. Тэгээ та бүхэнд сонирхуулаад хэлэхэд энэ болохоор нөгөө холоотой залгасан өргөс тэмх маань ийм том хүчрэхэг ургасан. Бүр нодон бүр 50 см ургасан. Тэгээд айгүй бүдүү ургасан. Бүр хулуу шиг. Энэ ингэж ургасан мөртлөө ийм жоохон өргөсөн. Нөө залгалт хийсэн болохоор өр нь хараа ийм цөөхөн өр гарсан. Гэтэл энэ натур одоо яг залгалт малгалт хийгээгүй био эко өргөс тэмхэн маань. За энэ нөгөө залгалт хийгээгүй яг оригиналаар байгаад эко био өргөс тэмх маань энэ хараа нөгөө авахгүй мөчр дээр аяга удаацсан чинь ингээд дотроо ингээд өргөс тэмхээ өгнө гинэ хөөрхөн. Нэг одоо яаж авах вэ? Нэг өвтэйхээ аваад тэгээд нэг өргөс тэмх тарихаас одоо нэг үл. За ингээд та бүхэн энэ өргөс тэмхний үр хараа энэ холоотой залгалт хийсэн ийм жоохон ур гарсан. Тэгэхэд энэ ингээд ийм их ур гарсан. Залгалт хийгээгүй нэг оригиналаар байгаа нь ийм гоё их ур гарсан шүү. Тэгээ та бүхэн эргчил энэ өргөс тэмхээ тариад өөрсдөө үрээ аваарай. Өөр гэсэн сорттой, өөр гэсэн үртэй. Тэгээд энэ эко ногоонууд болохоор энэ био ногоонууд болохоор ямар ч химийн бордоо янз бүрийн юм хийгээгүй яг оригиналаараа тийм өрнөд байгаа шүү. За энэ нэг болохоор би 2 номер ихээр 2299 центээр авсан байна. Тэгээд энэ дотор нэг 15 ширхэг л байсан. Тэр нь нөгөө хуулахтаа юу ячиж алгалчиж. Тэгээд энэ сайн чандрын үр байгаа шүү. Ингээд та бүхэн энийгээ тариад эргчил 7 сараас 9 сар хүртэл ингээд өргөс тэмхээ өгөх юм үр байгаа. 4 сар дөрслүүлчин. Тэгээ 5 сарын дундуур юм уу тэгэл 6 сар гаргаад гадаа гаргаад харьчин. Хөлөмжөнд олно гадаа болно. Тэгээд энэ амт нь их гоё. Энэ эко ногоонуудын энэ био ногоонуудын амт нь айгүй гоё. Тэгээд дэлгүүрт бол энэ эко ногоо био ногоонууд ч айгүй үнэтэй шүү дээ. Тийм учраас та нарыг би эрүүл хүнсээ эдээсэй гэл ингээд баахан үр авдаг ажилтай байгаа шүү. Тэг монголчууд минь эрүүл хүнсээ идээд ядахтаа ингээд нэг өр төлөө өгдөг ийм эрүүл ногоогоо идэх юм бол одоо хүүхдүүдийн чи ирээдүйд хэрэгтэй байхгүй юм чи өрөө өгдөг ийм эрүүл ногоо өр төлөө өгөхгүй тийм юмнууд чинь тэгээд хүүхдийн чи өсөлт төгжөлтөнд сайн байна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас та бүхэн эрүүл ийм ногоогоо одоо гаднаас ногоо ийм үр аваа захиалж байгаа бол дандаа ингээд био гэдэг ингээд өвчтсөн. Энэ эко өрнүүд байгаа байхгүй эсвэл натур оригинал гэвччихсэн дандаа тийм өрнүүд авч тарьж хүнсэндээ хэрэглүүл их сайхан байна. Захиалга өгөөд одоо үр авч байгаа улсууд бол тэг цөөхөн 3 сая монголчуудаа дандаа эрүүл ийм эко ногоонууд тариад тэгээд эрүүлжүүлэх хэрэгтэй байна да. Ингээд та бүхэндээ ургацыг талаад нь амжилт хүсье. Тэгээд жил нэлээ их эко био өргөс тэмхний үр аваад явуулж байгаадаа маш их баяртай байна. За ингээд та бүхэн миний гоё өргөс тэмхний үрийг ургуулад эргчил хайл болгон өөрийн гэсэн эко үртэй болоорой.
Ижил болгон тэгээд өөрөөсөө энэ үрээ аваад тэгээд ургуулаарай. Энийг ургуулахдаа янз бүрийн өрөндөө марганц тэгээд янз бүрийн химийн бордоо хийхгүйгээр зөвхөн л бууцаа элстэйгээ хойлол бууц элс хоёроо эсвэл халгааныхаа хандаар халгааныхаа хандаар услахтаа гол анхаарах зүйл нь юу гэвэл өдөр болгон хутгаж өгөөрэй. Хэрвээ хутгахгүйгээр дээрээ хөгж мөгж тогтсон байх юм бол өргөс тэмхийг ерөөс усалж болохгүй. Энэ өргөс тэмх аюу амархан мөөгөнцөлтөг учраас тийм учраас өдөр болгон хутгаж өгөөд одоо бордоо хийж явахтай. Эсвэл дандаа халгааны ханд бол бүр найдвартай. Ягаад гэвэл хөгжирч ногоорч могоорч тийхгүй болохоор бүр сайн. За ингээд та бүхнийхээ ургацыг далаад амжилт хүсье. За энэ эко өрнүүд минь очоод био өрнүүд минь сайхан ургах болтугай гэж ирээё.